За, байнга орон нэгшүүдийн өнөөдрийн амгалан айлтгая. За, мал төлөлт таврын тариалал тавар жилтийн байдлын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийе та бүхэнд. Монгол Улсын засгийн газар мал аж ахуйн 2018-аас 2019 оны өвөлжил тавар жилтийн бэлтгэлийг хангах тухай тусгайлсан тогтоол гаргаж биелэлтийг нь зохион байгуулан ажиллаж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын салбарын хэмжээнд мал өвөлжил тавар жилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцах, шалгах, сахилах хариуцлагыг дээшлүүлэхээр 6 ажлын хэсгийг зохион байгуулж 21 аймагт ажиллуулсан. Ажлын хэсгүүд орон нутагт тулгамдж байгаа асуудал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зарим асуудлыг холбогдох яам агентлагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр хамтран хөөцөлдөн ажиллаж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжил тавар жилтийн бэлтгэл ажлыг малчдын өвс тэжээл бэлтгэл, аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хөрөлцөө хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэн ажиллаж байна. Өнгөрсөн 107 дугаар сарын дундаас нийт нутгаар их хэмжээний бороо орсноор бэлчээрийн ургамал сайн ургаж, мал тарах хүч сайн авсан, өвөл цас багтайч дулаахан өвөл болж өнгөрлөө. Өнгөрсөн намар 169.7 мянган малчин өрхийн 68.4 сая малыг өвөлжүүлж хаваржуулахаар төлөвлөж байсны дагуу 8.7 сая малыг отроор 58 орчим сая толгой мал аймаг суманда өвөлжлөө. Гүшүүдээ манай яам өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн мал аж ахуйн өвөлжил тавар жилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл болон аймаг сумын цаг агаарын мэдээг аймаг сумын хөдөө аж ахуй хүнс хөдөө аж ахуйн газар цаг уур орчны шинжилгээний газраас тогтмол авч дүн шинжилгээ хийж орон нутагтаа чиглэл өгч хамтран ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сард Баян Хөлгийн Увс, Ховд, Завхан аймгийн ихэнх сумдад цас их орж эрс хүйтэрсэн. Аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцөө ашиглаж дуусны улмаас хаваржилт хүндэрч Баян Хөлгийн аймагт 10,000 гаруй, Говьалтай аймагт 6,000 орчим малын зөв ус хорогдлого гарсан байна. 3 дугаар сарын ихэр бог мал төлөж эхлэн Орхон, Говь Сүмбэр, Дархан уул, Дорн говь, Дунд говь, Өмнө говь, Сэлэнг, Төв аймагуудад төлийн хорогдол багтай, Баян Хөлгийн Ховд, Завхан, Говьалтай аймагуудад мал хээл хаях төл хорогдох явдал нэлээд ахиу гарсан ийм дүн мэдээ гарсан байна. Зүүн болон Төвийн аймагуудын нутгаар цас багтай өвлөсний улмаас хуур ашилт ихтэй бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээгүй байснаас зарим аймагт мал их турж доройтох хандлага гарч байна. Энэ сарын сүүлийн өдрүүдэд ихэнх аймгийн нутгаар хүчтэй шорон шуургатай байснаас Увс аймгийн Өлгий, Өмнө говь, Тариалан, Түргэн, Сагил, Наран, Булаг, Малчин, Хяргас, Зүүн говь, Улаан гом, Ховд сумдад том малын зөв ус хорогдол нэмэгдсэн байна. 4-р сарын сүүлийн байдлаар манай орны нийт нутгаар бараг цасгүй байлаа. За оны эхэнд 29.7 сая их мал тоологдсноос 20 саяас доошгүй төл хүлээн авах тооцоотой байна. Энэ оны 4-р сарын 25-ны байдлаар их малын 53.7% буюу 15.9 сая хээлтэгч мал төллөж 15.6 сая төл боожж байна. Төл боожилтын түвшин 98.6%-тай байна. Аймгаар авч үзвэл мал төлөлт Баян Хөлгийн Булган, Дархан уул, Дунд говь, Завхан, Өвөр хангаас, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Увс, Ховд, Хинтийн аймагуудад 50-аас дээш хувьтай байна. Том малын зөв ус хорогдол 387.5 мянга, үүнээс 3.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон. Оны эхний нийт малын 0.6%-ийг эзэлж байна. Баян Хөлгийн Ховд, Увс аймагуудад малын зөв ус хорогдол нэлээд их гарсан. Оны эхний нийт малын 0.9-өөс 2.9%-ийг эзэлж байна. Монгол Улсын засгийн газраас улсын онцгой комиссийн шуурхай бүлэг 21 аймагт ажиллуулж, мал аж ахуйн өвөлжил тавар жилтийн байдалтай газар дээр нь танилцж, өвс тэжээлийн үнийг хөнгөлөх, малчтад хүргэх ажлыг зохион байгуулж ажилласан. Засгийн газрын 2019 оны 72 дугаар тогтоолоор 2017-оос 2018 онд гарсан малын гол салдвар төвчний нөхөн төлбөр болох 8 тэрбум төгрөгийг олгосон. Мөн засгийн газрын 82 дугаар тогтоолоор мал өвөлжилт хүндэрсэн 8 аймагт улсын нөөцөөс 4,000 тонн өвс, 3,000 тонн тэжээлийн үнийг 50% хөнгөлж малчтад хүргэх асуудлыг зохион байгуулсан. Манай улс 2018 оны байдлаар хөдөөгийн хүн ам мал аж ахуйг усаар хангах зориулт өгөхий инженерийн хийцтэй 14,332
энгийн уурхайн буюу 29,345 гар ходог нийтдээ 43,677 мянган ходогтой гэсэн судалгаа гарсан байна. Манай улсын малын тоо 2018 оны эцсийн байдлаар 66.5 сая толгойд хүрч өссөн. Бидний төлөвлөж байгаагаар энэ хавар 20 гаруй сая толгой төл хүлээн авах магадлалтай байна. Өөрөөр хэлбэл 80 гаруй сая малыг хагас жилийн хугацаанд усаар хангах томоохон зорилт тавигдж байна. Одоо байгаа нийт ходог 80 орчим сая малыг усаар бүрэн хангах боломжгүй нь бол тодорхой байна. Малчид өвөл хаврын бэлчээртэй гол төлөв гар hodгийг 100 намрын бэлчээртэй инженерийн хийцтэй hodгийг ашиглаж байгаа. Бэлчээрийн hodгийн 70 гаруй хувь нь энгийн уурхайн ходог байгаагаас hodгийн ойр орчмын бэлчээр цэгэн хэлбэрээр талхалагдсан доройтож байгаа судалгааны дүн гарч байна. За иймд инженерийн хийцтэй hodгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах шаардлагатай байна. Энийн нэгдүгээр тусны чанарыг хамгаалах, хоёрдугаарт малчтын хөдөлмөрийг хөнгөлөх, гуравдугаарт бэлчээрийн дороотлыг бууруулахад шийдвэрлэх ачаалбагдaltaй. Энэ оны төсөвт хөрөнгө мөнгө тусгагдаагүй гэдгийг гишүүд та бүхэн сайн мэдж байгаа. Цаашдаа энэ асуудлыг анхаарч төсөвт бодлогоор тусгаж бэлчээрийн усчлалтын асуудалд анхаарах шаардлага тулгарсан байна. Манай орны бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх ажлын талаар би товч дурдъя. Өлийн цагаан огтны бэлчээр тушруулж буй хөнөөлн бүс нутагт бэлчээрийн талхагдлыг нэмэгдүүлэх, мал идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарах хүч авах боломжийг багасгах, зөв ус харгалыг нэмэгдүүлэх зэрэгт шууд усаар нөлөөлж байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 40 сая орчим га газарт үлийн цагаан огт нь тархсан байна. Энэ бол манай нийт бэлчээрийн 3.1 орчим хувьтай тэнцэж байгаагаас үзэхэд үнэхээр энэ бол гамшигын хэмжээнд хүржээ гэж дүгнэх үндэстэй байна. Мал огт нь идэж хорогдож байгаа мэдээлэлүүд сүүлийн үед ирэх боллоо. Бэлчээрийн ургамал хамгааллын ажлын хүрээнд 2019 онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгийн төсвөөр 13 аймаг, Отрын бүс нутгийн 528 мянган га талбайд үлийн цагаан огтонтой, 4 аймгийн 86 мянган гад царцаатай тэмцэх ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Нэгдүгээр үе шат буюу 4-6 сард Архангай, Баян хонгор, Булган, Завхан, Сүхбаатар, Дундгов, Хөвсгөл, Өвөрхангай аймагуудад, 2-р шат буюу 9-р сараас 11-р сард Дорноговь, Дорнод, Төв, Сэлэнг, Хинти аймаг дундын Отрын бүс нутагт энэ ажлыг зохион байгуулах гэрээг аймаг орон нутгийн удирдлагуудтай байгуулан ажиллаж байна. За харин 9-өөс 11-р сард үлийн цагаан огтонтой энгийн механик болон биологийн аргаар тэмцэх ажлыг гэрээг 5-р сард Багтаан аймагуудтай байгуулж бэлтгэлийг хангах ажлыг төлөвлөн эхлүүлээд байна. За үүнээс гадна өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулдаг царцаатай тэмцэх ажлыг 2019 оны 6-аас 7-р сарын 10-ны хооронд Баян хөлгийн Ховд, Увс, Говь Алтай аймгийн 86 мянган га талбайд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Үлийн цагаан огтонтой тэмцэх ажилд энэ онд шаардлагадах 3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлэх, энэ тэмцэх ажил бүх нийтийн оролцоог бий болгох, бэлчээр хамгааллын өдөртэй болох зэрэг асуудлыг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилцүүлэн шийдвэрлүүлээд байна. За ингэснээр нэмэгдэл 620 гаруй мянган га газрын хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулах боломж бүрдэж байна. Сүүлийн 10 жилд гүйцэтгэсэн бэлчээрийн ургамлын хамгааллын ажлын үр дүнд нийт 6.2 сая гад энэ хортон мэрэгчдийг устгасан байна. За энэ маань бол нийт үлийн цагаан огтонд дархсан талбайн 15.7%-ийг л эзэлж байна. За тийм учраас бидний хийж байгаа ажлын цар хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь бол та бүхэнд ойлгогдож байгаа баха. Нэг жилд 1-2-оос 1.7 тэрбум төгрөгөөр үлийн цагаан огтонд дархсан нийт бэлчээрийн 1.4%-тай тэнцэх хэмжээнд л ажил хийгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм аа. За голомтлон тархсан 11 аймгийн 50 гаруй сумын 645 мянган га бэлчээрт энгийн механик, биологийн болон микробиологийн аргаар тэмцэх асуудлыг шийдсэн тухай би сая та бүхэн танилцуулсан. За энэ жилийн бэлчээр хамгааллын арга хэмжээг нийтийг хамарсан байдлаар зохион байгуулах, цаашид жил бүрийн 4 болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан Бямб нэм гарагийг бэлчээр хамгаалах өдөр болгон зарлаж, бэлчээрээ мэрэгчин амьтад шавж хөнөөлөөс хамгаалах бүх нийтийн арга хэмжээг аймаг сумын дэвшин зохион байгуулж байхаар аймаг орон нутгуудад чиглэл өгөгдөж байгаа болно. За мөн онцгой байдлын ерөнхий газартайгаа хамтран энэ орон нутагт явуулах онцгой байдлын сургалтын үеэр энэ ажлыг бас өргөн хүрээтэй зохион байгуулах ажлыг зохион байгуулах болно.
За манай орны мал аж ахуйн хэрэгцээ тэжээлийнхээ 90-с дээш хувийг байгалийн бэлчээрээс хангадаг байна. Статистикийн мэдээгээр 1989 онд 100 га бэлчээр хадлангийн талбай дунджаар 43 хонин толгой мал оногдож байсан бол өнгөрсөн оны байдлаар 92 болж 2.1 дахин нэмэгдсэн байна. Дорноговь аймагт энэ үзүүлэлт хамгийн их буюу 20-с 31, Орхон аймагт 220-оос 740 төрж хамгийн их нэмэгдсэн бүс нутаг бол энэ төв суурин газар Улаанбаатарын орчмын бэлчээрийн ачаал болсон байна. Малын тоо 1990-с 2018 оны хооронд 29 жилийн хугацаанд 24.6-аас 66.5 саяд хүрч бэлчээр төзүүлэх ачаал нь мөн 2 гаруй дахин нэмэгдэжээ. Малчин өрхийн тоо 74.5 мянгаас 169.7 мянга болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг малчин өрхөд 90 он дунджаар 330 толгой малтай байсан бол 2018 онд нэг малчин өрхийн малын тоо 390 толгой болж өссөн байна. За энэ бүхэн бол бэлчээр төрж байгаа ачаалал ямар их нэмэгдэж байгааг тодорхой харуулж байгаа хэрэг. Нөгөө талаар бэлчээр маань доройтож, хомсдож энэ хээрийн мэрэгчд хортон шавьжинд их идэгдэж байгаа нь бол санаа зовоос асуудал болоод байгаамаа. За дээрх тоо баримтаас судалгаа хийж бэлчээрийн даас хэтэрч байгаа бэлчээр талхлагдан доройтож байгаа нь мал аж ахуйн салбарын байгаль цагуурын эслийг даван туулах чадварыг эрс доройтуулж байна. Малчин өрх малын тоо өсөж байгаатай холбогдуулан цаг хүндэрсэн үед малыг отроор өвлжүүлж хаваржуулах улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг байгуулах шаардлага нэмэгдэж байна. За ер нь цаашдаа энэ бэлчээрийн хамгаалал зохион байгуулалт түүнийг ашиглах асуудлыг хариуцсан төрийн захиргааны тодорхой нэгжийг бас яамныхаа бүтцэд байгуулан ажилуулж энэ ажилд анхаарал хандуулахаар бид бас ингэж төлөвлөж байна. За дараагийн асуудал бол хаврын тариаллын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар та бүхэн танилцуулъя. Бид тариалангийн салбарын 2019 оны зорилтыг тодорхойлж орон нутгийн болон мэрэгжлийн холбоодын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна. Энэ жил улсын хэмжээгээр 387 мянган гад үр тариа, үүнээс 368 мянган гад улаан буудай, 32 мянган гад малын тижэл, 29 мянган гад тосны ургамал, 13.8 мянган гад төмөс, 8.9 мянган гад хүнсний ногоо, 7.3 мянган гад жимс жимсг нь нийтдээ 478 мянган гад тариалалт хийх боломжтой тооцоо судалгаа гаргаад байна. Төлөвлөснөөр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаан буудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал, 166 мянган тонн төмөс, 107 мянган тонн хүнсний ногоо тус хураан авч буудай төмөсний хэрэгцээг 100%, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60-аас доошгүй хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавиад ажиллаж байна. За энэ дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үр тариа тос тэжээлийн ургамлын тариалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн төмөс хүнсний ногоо жимсгний тариалтыг 490 гаруй аж ахуйн нэгж хоршоо 35 мянга орчим өрхийн хэмжээнд тариалах бэлтгэлийг хангаж байна. Хаврын тариалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы өрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмөс хүнсний ногооны өрлүүр 570 ажиллах өгөөд техникийн засвар үйлчилгээний ажил хийгдэж дуусч байна. Техникийн парк ашиглалтыг 80-аас 85% байхаар тооцож хаврын тариалтыг 14-өөс 21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Тариалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хаврын тариалтад зориулан дотоодын их усүрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 30% урдчилгаатайгаар худалдан борлуулж намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр 60 гаруй аж ахуйн нэгж иргэнд 2.4 мянган тонн үрийг олгоод байна. Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 21.6 мянган тонн шатхуун шаардлагадгаас зөвхөн хаврын тариалтыг хэвэн явуулахад 7.3 мянган тонн шатхуун шаардлагадах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажлуудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчлалт учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалд уринш боловсруулалт, ургац хураалтын ажил зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатхууныг
Улаан сайдын микрофоныг өгье. За баярлалаа. 50% урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын хөнгөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд 7.6 сая ам долларын хөрөнгөөр 150-аас 165 морины хүчтэй 180 ширхэг трактор, Хадлангийн 40 ижүүрдэл, Даршны 34 ижүүрдэл, Таримал тижээл үйлдвэрлэлийн зорилттой 20 ижүүрдэл техникийг 10% урьдчилгаатай 7 жилийн хугацаатай зээлээр аж ахуйн нэгж иргэдэд олгож эхлээд байна. Мөн одоо төслийн 16.9 сая ам долларын хөрөнгөөр 50-аас 125 гагийн том оврын бороожуулагч, 1-ээс 25 хүртэл га талбайг услах хүчин чадал бүхий бага дунд оврын услгааны тоног төхөөрөмжийг 10% урьдчилгаатай 8-аас 12 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд 336 иж бүрдэл бүхий услгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, үр тарианы 9,000 га, төмөс хүнсний ногооны 770 га, жимс жимсгний 150 га талбайг усжуулах боломжтой тооцоо гараад байгаа. Засгийн газрын жимс жимсгийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр Ховд аймгийн Булган, Жаргалан суманд жимс жимсгний суулгас үржүүлгийн төв байгуулах, Булган аймагт шинэ хөдөө төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн үнд бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнд бүхий 1500 тонн нийлмэл бордоо, 257 гүминий бордоог тус 30% урьдчилгаатай олгож эхлээд байна. Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий дараах асуудлуудыг шийдвэрлэхийг зорж ажиллаж байна. Таримал ургамлын үр сортын тухай хуулийг батлуулах улмаар үр үржүүлэг сорт сорилтын салбарын бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинжлэх, таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах арга хэмжээг авах болно. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг хэлэлцэж их хурд өргөн мэдүүлэхээр шийдвэрлсэн ойрын үед өргөн мэдүүлнэ. За таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрөл, тижээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн эзэмшилт ашиглалтыг сайжруулах замаар эрчимдсэн мал аж ахуй, газар тариалан зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлж, тариаланч малчдад эрх зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах болно. Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүдийг яамныхаа харьяалалд авч шинжлэх ухааны олос, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах бүтцийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тариалангийн салбарт Оросын холбооны улс, Беларусь, Польш, Герман, бүгд найрамд Хятад ард улсын техник тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өндөр хүчин чадлын техникийн шинжилтийг 85%, дунд улам бага механикжуулалтын түвшинг 60% тэргүүх зорилтыг хэрэгжүүлэхийг зорж байна. Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, аж ахуйн нэгж иргэн бүр хөрсний иж бүрийн шинжилгээг хуулийн хугацаанд тогтмол хийлгэж хэвших, тэг болон цомтгсон элдэн шүүлгийн гийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах ажлыг хийж дуусгах, ойн зурвас байгуулах ажлыг стараатай хийж эхлээд байна. За засгийн газрын жимс жимсгэн хүнсний ногоо үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, бага механикжуулалтын төвшинг дээшлүүлэх, зардлан багтаа услгааны арга технологи тоног төхөөрөмж нэвтрүүлэх ашиглалтыг сайжруулах асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хотод төмөс хүнсний ногоо махны хадгалалт, борлуулалтын цогцлуур төв байгуулахад шаардлагатай санхүүжилтийн их усүрийг шийдвэрлүүлэх, аймгийн төв томоохон суурин газруудад 500-аас 1000 тонны багтаамжтай төмөс хүнсний ногооны зойр барих, бүтээгдэхүүний хадгалт борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох ажлыг одоо санаачлан хөөцөлдөж байна. Улсын төсвийн хөрөнгийн их усүрээр худалдан авсан Дархан уул аймаг дахь төмөр бетон элеваторын ашиглалтыг сэргээж үйл ажиллагааг нь эхлүүлэх, баруун болон зүүн бүс нутгийн тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбуудаа хүлээн авах, хадгалах, элеваторын аж ахуй байгуулах зорилтыг одоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За энэ хаврын одоо үйлжилт, хавар жилтийн байдал, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар та бүхэнд одоо өгөх мэдээлэл хийж дуслаа. За анхаарлаа тавьсанд баярлалаа. За улаан сайд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр